Үзэгч та бүхэнд орой минь төргий цаг үеийн ярилцлагын оргил цаг эхэлж байна. За өнөөдрийн манай оргил цагийн зочноор Улсын их хурлын гишүүн асан сайхан самбаа оролцож байна. Танд орой минь төргий. За сайн байна. За тэгэхээр өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын тухай хоёулаа ярилцах болно. Бид нэг ихний асуулт тавиа гэж бодож байна. За ер нь бол сүүлийн 1 сар гаруй хугацаанд энэ хууль тогтоохтой байгууллага хуралдсангүй. Энэ улсын их хурлын үйл ажиллагаа гацаанд орлоо. Та бол энэ парламентд сууж ирсэн хүний хувьд яг энэ нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна? Би бол одоо маш муу гэж дүгнэж байгаа. За би бол энэ эднэрийг ер нь иймэрхүү хэмжээнд хөрнө гэдгийг энэ нам дотор нь байсан болохоор их сайн мэдэж байна. Намайг би чинь энэ Монгол Ардын хувьсгал нам гэж байх чинь 89 онд хэлчихсэн юм баггүй. Тэгээ 90 онд одоо Батбүг дарга энэ намыг шахалтаар одоо тэр үеийн жагсаал цуглаанаар тэр үеийн Монгол Ардын хувьсгал нам татан богдоод тэгээ шижсэн Монгол Ардын хувьсгал нам гэж байгуулсан. Тэгээ тэрнээс хойш яг тэр нэг 2000-аас 92 он хүртэл хуучин улсууд нь байсан. За 92-оос нэг 96 он хүртэл бас нэг хуучин жасаргаагаар засгийн газрын толгойлуулад бас нэг хуучин социализмын үеийн кадрууд өдөржээс учраас он гайгүйсэн. Энэ нам бол 2000 оноос эхэлж завхарсан нам л да. Хэнг баяр гэдэг дарга одоо баг онд 97 онд ерөнхийлөгч болоод 97 онд нөхөр их баярт хүлээлгэж өгсөн. 3 том албан тушаал. Нэгдүгээрт энэ намын даргыг өгсөн. Хоёрт нь улсын хурлынхаа суудлыг тэр үнийг Завхан аймагаас шууд сонгуулаад гаргаж ирээд их хурлын гишүүн болгосон. Тэгээд орж ирэнгүүт Монгол Ардын хувьсгал намын бүлгийн дарга болсон. Ингээд нэг хүн 3 местийг зэрэг авч ирсэн байхгүй 97 онд. Тэгээ 92 оноос хойш одоо энэ 90 оноос хойш энэ албан тушаалыг хойрлох үнэлэх асуудал явсан байхгүй. 90 оноос хойш. Тий 200 сая төгрөгөөр дэд сайд болж исэн Сүхбаатарын бат бол мөнгө оргил энтер гээд эхэлж ирсэн. Би одоо сайн санаж байна. Тухайн үед бол би 50 сая төгрөг хандуулаад хандив баг байна гэдэг надад албан тушаал өгч байгаа. Би 92 онд. Гэхдээ 2000 онд. 2000 он яриад шүү дээ. Чи өнөөдрийн улс төрийг надаас асуусан. Өнөөдрийн улс төр 2000 оноос эхэлсэн. Одоо энэ 60 тэрбум энэ жидүү мэдвч бүгд л 2000 оноос эхэлсэн. Хүмүүс мөнгөөр албан тушаалаар дээд сайд төрийн нарийн сайд болдог юм чи 2000 оноос эхэлсэн байхгүй. 2000 оны 12 сард Монгол улсын үндсэн хуулийг 7 өөрчлөлтийг хийсэн. Монгол Ардын нам 7 өөрчлөлтөн дотор 2 аюултай морж ирсэн нэг нь их хурлын гишүүн сайд болно гэдэг нэг аюултай заалт бий. За нэг нь бас нэг юу марч санахаараа хэлээд. Тэрний хамгийн гол юм нь энэ давхар дээл гэж илбэг дорж ил өгсөн нэрэлтэй. Улсын хурлын гишүүн дээл биш юм. Энэ бол аюултай үзэгдэл байхгүй юу? Тэгэл одоо 2000 оноос хойш завхарсаар байгаа л тэгэл ийм юмсан. Би тэгээ 2002 онд тэр үе ардын эрх билүү засгийн газрын юу гэдэг сонин байлаа. Засгийн газрын мэдээ гэсэн юм. Мэдээ гэж сонин байлаа. Тэн дээр би 2002 онд миний өсөж яг өнөөдөр ер нь энэ улс нэг 15-20 жилийн дараа бол цөөн хэдэн олигархуудын гарч хилчээд тэгээд тэдний байлдаан болно л гэж би тэр сонин дээр ярьслаа гэсэн би л дээ. Та одоо яг тийм юм болж чадж байна. Тий. Яг тийм юм болж шүү дээ. Одоо өнөөдөр төрийн ажил явахгүй, засгийн ажил явахгүй. Ингээд одоо нам зогсож байгаа байхгүй. Хоёр хүнээс болоод. Энэ бол одоо нөхөр өөрсөв. Их бол даяраас болж одоо Монгол улсын төр засгийн ажил ингээд нам зогсож шүү дээ. Та 2008-аас 12 онд улсын хурлын гишүүн байсан. Та Монгол Ардын намын гишүүн байсан. Тэгээд та тэр үед ийм болох нэ гэдгийг яагаад хэлээгүй? Тэр үед та намдаа бас хандив өгөөл явж исэн ийм л гişүн байсан уу? Тэр миний хандив өгдөг үйл чинь бол би төрөө хэллээ шүү дээ. Нам байсан байхгүй. Тэгэхээр намын хамт олон байсан байхгүй. 2000 оноос хойш нам биш болсон байхгүй. Нас бүлэглэл фракц бүлэглэлийн нам болж хөрсөн байхгүй. Нэр нь нам. Тэгээ яг энэ чинь сүүлд манай ард хүмүүс чинь тэгэл олигархууд тэгэл фракц бүлгээр нь толгойлогчоор нь овглол ингээл яваал гэсэн шүү дээ. Ингээл энэ тэр юм чи хоримтлагдал ингээл яваал байгаа байхгүй юм чи
нийт Монголын хүмүүс чинь мэдээл нэр цол өгөөл. За ингэж итэл 2004 оны сонгуулийн дараа энэ манан гэдэг чинь гарч ирсэн байхгүй. Одоо эдгээр яда манан хүмүүс. Тэр манан гэдэг үгийг тэр ардсан холбооны нэг залуу анх энэ ардсан холбооны нэг их хурл илүү тэг үүзэгийн хурл болж илүү. Тэгэхэд тэр залуу энэ манан гэдэг үгийг анх гаргаж яг тэн дээр хэлж ирсэн. Би одоо зүсийн сайн мэдчихээн цариг нэрийг мэдэхгүй. Тэр залуу тийм манан болцлоо, манан үүслээ гэдэг тийм шүүмжил тавьж ирсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш манан болсон. Манан бол яг 2004 оны сонгуульд бий болсон шүү дээ. 3 ардын нам, ардсан нам тэр Эрдэнэтийн толгоос нэг 10 хүнтэй нэг ингээ 3 бүлэглэл нийлээд засаг байгуулсан шүү дээ. Тийм ээ. Тэн дотор манай энэ одоо ерөнхийлөгч тэгээд Зимбагийн Батан энэ орцсон нөгөө Эрдэнэтийн 10 хүнтэй сүүлд нь тэр нь задраад юу ч бишүүлээд ингээ алга болсон. Бүлэглүүд бол ингэж юусэн тэр мананг бол ингээ юусэн. За тэгээ одоо энэ хамгийн гол энэ тэмцэл энэ ардын нутагт тэгээ би чинь 8 онд бол энэ намаас зүгээр болж үзье. Сонгуульд ороод их хурлд ороод эдгэртэй бол юм тэрэнд бол ажил хийнэ гэсэн юм бол байхгүй. Хууль санаачлаар тэрэг байхгүй. Аач их хурлын дараа зэпэндээ дарцсан. Намын эсрэг хууль байна энэ төр гээд бодлогын эсрэг хууль байна гэдэг ингээд дарцсан. Тэгээд одоо их хурлын дараагийн өөрийн зэпийг орж онгойлгож юм аавна гэхдээ гэж. Тэгээд явдаг. Ер нь бол энэ хоёр намын чинь өдөртдөг нэг толгоонд нь байгаа нэг хэсэг хитгэл юм байна шүү дээ. Би одоо энийг их олон жил ярьж байгаа юм л дээ. Тэгээ одоо бол эдгээр чи юу болооцолтой байна гэхээр зэрэг их холдыгоо золиослж өгөөл одоо тэгэл хөрсөг намын дарга байна. Тэгээ их болттой ингээд бид нар ингээд яваад ингээд орох юм бол 20 оны сонгуульд ямар ч суудлага болчих магадгүй гэл нэгийг ингээд айцтай байна гэж та харж байна. Айцтай гэж эдгээр чинь тооцоо хийчихэд шүү дээ. Тийм учраас ямар хэн нэг одоо олигарх манан гэм бүлэглэлийн толгойлогч гэдэг юм одоо юу гэдгийг одоо 60 тэрбум маран төрөө яриад байдаг. Их болтойгоо төлөхөж унгаагаад тэгээд одоо цэвэрсэн нам бол сонгуульд орох гэдэг шүү дээ. Ерөөсөө үе үеийн энэ хоёр нам чинь манайх цэвэрсэн, манайх их гоё болсон гэл тэгээд сонгуульд ордог шүү дээ. Тийм ээ. Нийт ард түмэнд болохоор нам хэрэггүйгээд тийм ойлголт өгсөн. Тэгээ энэ хоёр ч очихоор зэрэг тэгээд нам хэрэгтэй болоод сонгуульд ордог. Өөр 3 дахь нам орохоор зэрэг оруулдаггүй. Орооч гэсэдээ одоо манай энэ бусад нам чинь нэг намын дарга нэртэй тэгээд нэг нам байж байгаа. Тэгээд нэг сонгуулийн өмнөх жил ихтгэвтэй нэг өөрөө гарч ирдэг гişүүд байдгүй, дэмжигчнэр байдгүй. Ийм л 28 одоо 30 болчиход байгаа юм байна л да. За ингээд энэ манангийн одоо би гайхаад байгаа. Манангийн толгойлогчийг энэ элбэг дорж их болд хоёр байна. Энэ хоёрыг төлөвлөж унгаагаад тэгээ манаг цэвэрлэгээд одоо энэ нэг 4 их хурлын гишүүн гүгэл жагсаал гэдэг байгаа. Тийм энэ эдгээр ингэж явах юм. Би өөр гайхаад байгаа. Манаг гэдэг чинь ерөөсөө энэ намыг энэ хоёр намын бүрэлдэхүүнийг манаг гэж нэрлсэн шүү дээ. Бүтнээр тэр дөрөв зогсож байгаа нөхөрс манагийн гишүүдэр мөн хөрсөгч мөн энх болд ч өөрөө манагийн гишүүн мөн тэгж ярил би ч гэсэн манагийн гишүүн байж байгаа 8 онд тэр манангаас чи би гарцсан юм байхгүй. Манан байна, жинхэнэ манан муу юм байна гэдгийг мэдээд. Хэрвээ би одоо тэнд байсан бол 16 онд би гаруул захнаас гарахд биш энэ намын нэр дээрээс. Тэгээд чи байсан бол нэг нэр зүгээд одоо тэнд сууцлах юм шүү дээ. Тийм учраас би өөрөө ингэж санаачлаараа болоод гараа явуулсан юм байхгүй. Тийм учраас би энэ нам хинэн толгойлдгоо, хинэн юу сэддгүү одоо төрийн мөнгийг яаж ажил хийсэн нэрийн дор гой нэртэй ийм ид шууш болгож авах уу? За төрийн албан агч нар бизнес эрхлэгч нар яаж дарамтлж мөнгө олж авах уу гэдэг чи эдгээр чинь бүр энэ 30 жилийн дотор бүр гарамгаас сурцсан байна. Та бол бизнес эрхлэгчд. Таныг дарамтлажсэн уу? Жишээлбэл гам болд гэдэг хүн өчтөр бас ярилцлага өгсөн байсан. Эдгээр бол ингээд бизнес эрхлэгч дарамтлаас сурцсан. Авилгал биш. Энэ бол дарамтаар би мөнгө өгж байгаа гэдэг зүйлийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ дарамтанд өртөж юу? Намайг бол тэгж дарамтлж ирсэн бол байхгүй л дээ. Би бол ганцаараа биш л дээ. Хэрвээ намайг дарамтлах юм бол яг наран тулын нийт тэнд байгаа түрээслэгчээр тэгэл Монголын нийт худалдаа авахчдээ
чдийг дарамтлах гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг над руу нэг тэгж дайраад товчлоод идэггүй. Нэгдүгээр хоёрдугаар танаас юу н одоо юу сайд болгоё, тим алдан тушаалд аваач, тэдэн дөрөг үг гэдэг ч юм уу, тим зүйл энэ манангаас юу нэрж ирсэн үү? Нэг үл ярив. Үгүй. Зөвхөн 98 онд нийслэлийн засаг дарга дээр наран засаглалын нас урахад миний нэрийг энэ дарга дэвшүүлсэн байдгийг. Их болдын нэрийг Мяган их болдын нэрийг их хоёр дарга дэвшүүлсэн байт юм л. Тэгээ энэ хоёр намын дарга хоорондоо яриад энэ дарга бол энэ бол одоо яг хотоор бэлтгэгдсэн хүн гэж намайг танилцуулсан байт юм лээ. Их болдог бол эдийн засагч. Тэгээд намын нэрийн өмнөөс төрийн ажил хийж байгаа хүн байна гэж хэлээд тэгээд их болдог хотын дарга болгож ирсэн. Тэрнээс өөр надад би хотын дарга дээр нэг тэгжил намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга дээд төрөнд нэг яригдал өнгөрсөн. Өөр надад юу байхгүй. Амлаж исэн байхгүй. Аюун сайд энэ төр юм болъё гэсэн юм бол өөрөө л мөнгөө барьж гүйж очдөө шүү дээ. Яг нарийнтай ярил. Яг эцэстээ хөргүүл тий. Тэгээд одоо тэр дарганастай тохирол мөнгөө өгөл тэгээ сайд болно. Та энэ 60 тэрбум гэж ярьж байна. Жидүүчин гэж ярьж байна. Тэгэхээр ер нь ингээ харж байхад нам гэдэг чинь зүгээр л мөнгө гэсэн үг юм шүү. Одоо энэ хоёр намыг та нам гэж хэлэх үү? Нам гэж юу юм? Би нам биш гэж одоо их олон ярьж байна л та. Одоо дахиад хэлэхээс эдгээр чи бүлэглэл болчиход байгаа. Эрх мэдлийн төлөх бүлэглэл болцсон. Одоо тэгээд эрх мэдлийн төлөх тулаан чиг яваад байна шүү дээ. Тийм учраас 20 оны сонгуульд эрх мэдэл энэ байр суурийг алдчихгүй тулд их болдыг 60 тэрбумаар өдөр чинь шахаж гаргаад цэвэрсэн нам болж сонгуульд орох гэдэг шүү дээ. Тэрний одоо гол төлөөлөгч энэ гүйлгэж байгаа нь тэр дөрвөн гишүүн байна л та хөрхий. Энэ дөрв бол сүүлдээ их хэцүү байдалд орно өөрсдөө. Туугдна, жигдэн өөрсдөө эргээд. Одоо бол энэ удирдлагуудын гар хөлөвлөсөн зогсоод байна шүү дээ. Энэ муухай амьдтайгтэй. Энэ мамууг эмч болоосаа гэж ээж нь хүсэж байгаа гэсэн. Харин энэ аваргыг нисгэгч болно гэж аав нь ярьсан. Эд бол ирээдүйн жолооч, багш, банкир, уурхайчин, сансрын нисгэгч, рок дуучин. Үлгийтэй монголчууд өсч том болоод эх орноо нуруундаа өрнө. Таны гар дээр эх орны маань ирээдүй өсч тарниж байна. Инхри үрсээ эрүүл чирэг сайн хүн болгож өсгөөрэй. Зээл нарангийн цагаан сарын үзэсгэлэн хөдөлд анд урж байна. Нүнжиг чанар нь танигдсан гоо сайхан хүнсний бүтээгдэхүүн өргөн сонголт хямдүн дээр нэмээд гарын бэлэг уран шуулууд, брэнд хувцснууд, бэрчүүдийн хангараа болсон хутга цүнхчин даанууд 50 хүртэл хувийн хямдралтайгаар худалдаад идэж байгааг та бүхэндээ дуулахад таатай байна. Хаяг 13 дугаар хороолол 3 өндөр Монгол Экспо үзэсгэлэнгийн байр. Нандин бэлгийг нарангаас. Өвгдийн захиастай цагаан сар. Атар хэвэн бов. Улаанбаатар чинь утаа гамшиг болчлоо, замын төвжрэл наадуудыг чинь одоо яриулахгүй тул яа ийм зүйлийг ярихгүй. Наадуудыг чинь харин би хэлээд дээ шүү дээ. Сонгуульд бэлдээд дээ шүү дээ. Наад нам чинь. Сонгуульд бэлдэж байгаа учраас утаа яриулахгүй байна. Энэ махны өвн нэмэгдэж байгааг яриулж болохгүй байна. Энэ төвжрлийг яриулахгүй байна. Энэ долларын ханш одоо тэнгис гараа явчихж байгааг яриулахгүй тулд чи их болд дээр бүх юмыг ацарчаад байна шүү дээ. Бүх Монголын анхаарал их болд дээр аваад ирлээ шүү надад болж. Тэрний дөрөв залуу тэр оюун эрдэнэ тэргүүтээ дөрөв нөхөд чинь хөрөлсөхийн даалгаврыг авцсан одоо ингээд та нар сонгуульд ороход хамгийн дөрөв суудлага өгнө гэж хэлсэн байгаа мэдээж. Тэгээд тэр дөрөвөр чинь одоо ингээд тоглолтын гол дөрвөн тоглолоод байна шүү дээ. Одоо хошин шангаар ярил гол дөрвөн тоглолоод байна шүү дээ. Найруулсан хүн хардан байгаад. Тэгээд одоо энэ сошиал ертөнцийг хар ерөөс ингээд шүүмжлээд одоо утаагаа яри. Инээдрээ өөр энэ ч болохгүй юм зөндөө байна. Махны өнө одоо өнөөдөр ястай 12,000 болцсон зогсож шүү дээ өхрийн мах. Энийг яриулахгүй шүү дээ. Ярих тэр уянх болдын хамгаалагч байна чигээл баах хөрсний өчөж ингээ юм засуулаад. Тийм учраас инх болд дээр бүх анхаарлыг ингээд татаад ингээд авид ирэхэр чинь зэрэг хүмүүс утаагач ярихгүй байна.
ерөөсөө одоо ингээд сая энэ төрийн аль багчдын шинжилсэн хууль мөрдөгдөж эхэллээ. Төрийн аль багч ерөөсөө одоо амьгүй албат болсон байна шүү дээ. Тэр хуулиар. Нөхцөл байдал яг ийм л байгаа юм л да. Таны хувьд та бол ингэт бол тэгээ энэ манайгийн чинь устраа гэд ярьж байгаа чинь энэ хоёр намаас салъял гэдгийг л яриад байгаа болохоос биш. Энэ гишүүн тэр зогсож байгаа 4 хүн манан биш. Энэ талд нь байж байгаа их болдын талд байгаа 32 манан 33 манан биш энэ төр гэдэг юм байхгүй. бүгдээ манан. Одоо ардсан нам ч гэсэн одоо дотроо их аюултай байгаа. Эдгээр ч одоо энэ гарч ирнэ. Одоо би Эрдэнэтэй хамт 4 жил байсан хүний хувьд бол уг нь гайгүй шүү дээ. Тэгээ одоо Эрдэнэг унах төлөвлөгөө боловсруулад нөхдүүд нь явж л байгаа. Бод байдал юм лээ. Тэ. Ер нь нам хэрэгтэй юм уу? Одоо 20 оны сонгуул болох гэж байна. Хэрэгтэй билгүй. Ямар нам хэрэгтэй юм? Монгол улсын үндсэн хуулинд нам бүлэг эвсэл болж иж төрийн сонгуульд оролцно гэж заасан чинь. Намд итгэхгүй шүү дээ. Намд чинь ингээд бүлэгд бол алгуулсан шүү дээ. Үгүй намд итгэхгүй эсэлтэй энэ чинь тэгээд Монгол ийм намд итгэхгүй гэдэг энэ хоёрт итгэхэд ингээд эргээд дахиад сонгоод авах юм байна. 7 удаагийн сонгуулиар 7 удаа сонгочиход байгаа байхгүй надад л. Ээлж дараалал. Тий. Хамтарч нэг баахан хийлээ. Тус-тусдын баахан хийлээ. Тэгээд дандаа идсэн уусан. Ерөөсөө өөр намынхаа тэр сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийг биелүүлж ирсэн тийм нам ерөөсөө нэг энэ хоёрыг зайлж байхгүй. Тэгэхээр нам хэрэгтэй л тий. Гэхдээ яг жинхэнэ нам л хэрэгтэй. Тийм нам одоо энэ 30 нам дотроос тэгээд хин нэг нь ажиллагаатай тэгээд энэ 20 оны сонгуулиар би бол гарч ирэхгүй бол энэ ус аюултай болно шүү л гэж хэлээд байна л да. Ер нь энэ хоёрыг дахиж одоо энэ сонгогдох гээд юмаа яриад эхэлсэн байгаа байхгүй юу? Ердөө хөрс сонгуул бэлдсэн явсан чинь хэдүүгээс хэрэг зээл авсан бол тэрийг буцааж өг. Хэрэг өгөхгүй бол чамайг одоо нэр дэвшүүлэхгүй шүү гэж байгаа. Хэрэг өгчих юм бол дэвших юм байна л да дахиад. Нэгдүгээр тэр хоёрдугаар эднийх чинь аюултай юм. Хүн амны хэрэг одоо төрийн албаагч нар ялангуяа энэ өдөр дунд тушаалын газар дарганы хэлтэс тасаг газрын дарганы хооронд хүн амны хэрэг нь удаа дараа гарчиж байгаа байхгүй. Бүр хамгийн аюултай юм. Одоо энэ жуусан энэ төрийн мөнгө илдсэн хагуул авснаас гадна бие нэг бүрлгээд байгаа байхгүй. Ийм нам яаж сонгуулах юм бэ? Би энэ 16 оны сонгуул дөнгөж өнгөрөөл энэ 60 төрлийн асуудлыг ярихт л энэ нам бол энэ хууль бус их хурл болчлоо. Би бол ингэж бодоод байгаа шүү дээ. Би сони хэлээр ярьцлага өгсөн шүү дээ. Танаа телевизээр зөндөө ярьцлага өгсөн. Тэгээ энэ хөрс өхөн хоёрын хооронд хамгийн том аюултай хонзон байгаа. Одоо бид нар бүгд энэ бичлэгийг мэднэ. Тэр Сандуу хин энэ ярьж тэр 60 төрлийн ярьж байхад тэр Ганбаатар гэдэг хүн хөрсгүй дээр ихт оромжил ярьсан л да. Энэ хаалцыг эхлээд нэг хөлийн тасдах хэрэгтэй, дараа нь нэг хөлийн тасдах хэрэгтэй. Тэгээ ингээд нэг хөлийн тасцараа одоо хэдүүлтэй хэдүүлтэй бүх хөлийн тасна гэж одоо бүр тэг чангаас чанга ярьж ирсэн байхгүй. Тэрэнд бол энэ хөрс өх залуу хүн мэдээж хонцон сансан л байж таараа. Тэр хонцонгоо их бол тэр тогчод байна л да бас. Улс төрийн хонцонгоо гэсэн. Тэр ярианы хонцонго. Тэр ярианы хонцон гаргаж ирэх гол сэдв нь бол 60 тэрбум болчиход байгаа. Миний ойлголт юм байна л да. Ард түмэнд ямар ойлголт өгч байгааг бол инх бол огцрол маргааш одоо бүх зүйл сайхан болох гэж байна шүү дээ. Махны үн буух чинь, долларын анш буух чинь, шатхан буух чинь. Та ингэж ард түм ингэж ойлголттой. Ийм л ойлголттой. Ард түм тань тэгээ ойлголцсон юм чинь. Тэгээд энэ чинь ард түм ч одоо удаа ярьж байгаа юм байна байхгүй. Махны үн одоо ингээд 10,000 тийшээ явчлаа ярьж байгаа юм байна байхгүй. Энийг ярьж байгаа өөр нам байна уу байхгүй. Нөгөө олон төрийн байгууллагууд байна уу байхгүй. Бүгд байхгүй байна шүү дээ. Ярихгүй байна шүү дээ. Ганцхан тэр үнэн ба зөв нам гэдэг нэг нам тэрний хэдэн залуучууд л яриад хэвлэлийн байгууллагыг эдний тэр сонгуульд орох тэр вариантыг юм яриад тэр ард түмэнд эн чинь үннийг ойлгуулах гэдэг явдал байгаа. Нэг л нам байна шүү дээ. Бусдаа нөгөө манай жагаа хаа байна одоо ярьж явах хэрэгтэй юм чинь алга байна. Нөгөө хүн далаа хаа байна. Нөгөө ард түмний төлөө нам байдгүй. Тэгээ ингээд ерөөсө ганцхан хүн дээр их бол дээр ингээд бүх энэ аюултай өнгөдийн ойлголт элбэгдэрж хоёр дээр энэ хоёр дээр тулж босч ирэх гээд байна л да. Энэ 20 оны сонгуульд. Нэг ийм ойлголт гэдэг үү дээ. Тэгээ энэ ч одоо энэ их юм бий. Тэгээ одоо энэ оюутлага одоо энэ Эрдэнэтийн 51 49% ардс намтай холбоотой. Эрдэнэтийн 51% нь болохоор ардын намтай холбоотой. Ялангуяа баястай холбоотой 51%. Одоо 51% нь юу болсон бүүмэд 49% нь юу болсон бүүмэд
хөрсөх гарч ирэхдээ 49-ийг шууд бид нар авнаа л гэсэн. Одоо 49 өгч ярих байсан. Авч чадахгүй шүү дээ шүүх. Хаан ярих байсан. Харин одоо нөгөө одоо тэр өглөө тэр хин өчтөр мэдээлэл хийж байгаа тэр Занаач нар биш биш. Оюурд нь. Одоо хэрэг одоо ингээд их хурлыг ер нь тарайхан зөв байхгүй. Энэ чи би тархан зөв гэдгийг 16 оны сонгуулийн маргааш л хэлээд байсан. Тэгээ тэр сурвалжлагч тэр оюун үндэснээс асууж ин лээ. Их хурлыг гал тараавал яасан би хийж байна. Ихэр зэрэг дургу байгаа байхгүй тэр чинь. Болоогүй их хурл тарах. Инх болдгийг л онгож иж тэгээд яана. Тэгээ бүр болохгүй бол их хурл тарна гэж. Тэгчтэй болохгүй улсээр л дараагийн сонгуул болох байхгүй. Одоо эн чинь энэ хэрүүл чинь ингээд сайхан ингээд ерөнхийлөгчнийг хууль өргөн байсан. Энийг одоо хэрэгжүүлэхчгүй энэ хууль босч байж магадгүй. Чи үнцөлийн цэцүү байна. Төрийн байгуулалтын байнгын орон юу гэж үзэх юм. Уг нь ингэж нэг хүн зориулж ингэж хууль гаргадаг улс гэж. Яг нэг хүн нэг албан тушаалд төлөө хууль гаргачаад байна л та нэг албан тушаалыг авахын төлөө одоо маргааш хэлцэж байна. Улсын хурал хэлцэж байна. Та яг энэ процессыг өөж харж байгаа. Энэ Монгол улс 20 он юм. Буруу. Үндсэн хууль зөрчсөн процесс надад. Энэ наад чинь тэгээд эргээд нэг дараа нь би нэг өөр улсууд сонгогдох байх л та. Энийг чинь сөхөж байгаа гэх юм бүр аюултай том хэрэг үүсэн ш надад. Энэ чидээ үгийнхэн байна. Энэ 64 өмнөг одоо хэрэг тэгээ хөрсөг бол би одоо тэр хөрсөгийн үгийн яриаг ерөөс ойлгохгүй. Тэр чуулган дээр одоо ингэж хэлсэн яг. Энэ 64 өмнөг бол үнэ гэж байгаа. Одоо энэ нөхөр инх бол ярьсан үнэ. Нэмд орж үнэ. Гэтэл одоо бүгдээрээ хөлийн зөвшөөрөл тийм ээ. Тэгсэн мөртлөө яг хэрэгцсэнийг нь бол одоо мэдэхгүй. Бод байдлаа хэрэгцсэн. Яаж хэрэгцсэн юм бэ одоо тэрийг бол би мэдэхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ярьсан нь үнэн. Хэрэгцсэнийг бол одоо бид мэдэхгүй. Ингээд одоо ийм битүү юм хайчиж байгаа. Тэгээд одоо 60 төгрөг. Энэ засгийн газрын ажилдаа ямар төгөлт өгөх вэ? Одоо чинь гүйцэтгэх засаглал Монгол улс парламент засаглалтаа ороо. Парламентын дээр засгийн газар нь байна уу? Засгийн газрын дээр нь парламент байна. Одоо яг зүгээр энэ ардын нам дээр харах юм бол хамгийн том байгууллага нь Монгол ардын нам байна. Тэгээ хоёрдугаарт Монгол улсын засгийн газар байна. Тэгээ гуравдугаарт Монгол улсын их хурл орж байна. Одоо би ингэж ирэмблээд байна. Дараалал нь тий. Уул нь эсрэгээр байна. Уул нь бол уруугаараа одоо нэгдүгээр номерт их хурл одоо их хурлын өмнө хүн бүхэн бөхөлж одоо тайлангаа тавьж явах хэрэгтэй. Их хурлаас бүгдээр томлогдсон. Тэгээд одоо тангаргаа өргөж аваад засгийн газраа байгуулж аваад ерөнхий сайд одоо энэ бүх аж ахуй ажилтаа ноцолтод явж явах хэрэгтэй. Тэр засгийн газар байдгүй. Дараа нь одоо намын асуудал байж байгаа хэрэгтэй. Яг нарийн ярих юм бол энэ хөрсөх их бол хоёрын хэрүүл дээр нам дотроо болж байгаа хэрэгтэй шүү дээ. Тэр цагаан байшин дотроо. Гэхдээ намын суудлын төлөө, эрх мэдлийн төлөө тэмцэл хувийн өв шанзангийн энэ хоёр нийлээд энэ хоёр төрийн хэрэг болгоод ингээ ард түмнийг уруу татаад ингээ жагсан цоглон одоо энэ хөхөөгл энэ цагаасаар болох гэж байхдаа одоо 200 гэр барин чийж явах шиг одоо ийм балаа юм хийгээ явж байгаа. Би одоо энэ луу болдгийг одоо бүр ойлгохгүй байсан. Улсын хурлын гишүүн. Тий. Одоо ерөөс бүр энэ хүн одоо яахаараа ингээд бүр ичхээ байждаг одоо. Одоо ардчил яриад одоо 90 онд ч одоо хичнээн жигтэйхэн Монголын оюутны холбооны дарга гэл тийм биз дээ. Энэ баясгалын тэр одоо тэгсэн чинь баахан хүний хөрөнгө хураана бүгдийг нь хураад тэгвэл одоо өөрийнхөө юмнууд бүгдийг нь хураалах хэрэгтэй байсан. Тэгээд дээрээс нь өөр нэмээд банк байгуулаад яваад байдаг. Төр яг Монголын төр шиг байж иргэдэн төрдөө итгэдэг болохын тулд би хамгийн сүүлийн асуулт тавих гээд байна л да. Монголд яг юу хэрэгтэй? Бид энэ манан гэдэг энэ зүйлээс салах хэрэгтэй юм уу? Эсвэл энэ хоёр намаасаа салах хэрэгтэй юм уу? Та яг ямар байр суурьтай? Аюулгүй одоо их зөв бодолтой хэсэг бүлэг хүмүүс нийлээд тэгээд тэр намын байгуулад тэгээд одоо жинхэнэ тэр өөрсдөө мөрийн хөтөлбөр хийх ажлынхаа одоо бүр жагсаалтыг бүр ард түмэнд бүр нэг нөгөө тэгээ одоо бүр үнэн зөв танилцуулаад одоо ийм болгоно энэ хууч юм чинь бид нэр одоо энэ хоёр намыг шүүмжлэхэд хангалттай болсон. Тэр энийг бол иргэд ойлгоно. Одоо шинээр хийх гэж байгаа хүмүүс ажлаа одоо ийм имийг ингэж хийнэ гэдгийг л энэ 19 онд одоо энэ Монголын ард түмэнд маш сайн танилцуулах хэрэгтэй. Тэгвэл дөрөв бид нар үндсэн хуулийн заасан дэлхийн жишгээр нам эвсэл бүлэг болж ижил бид нар сонгуульд орохоос биш жавхлан шиг ганцаараа орчиход одоо яач чадахгүй ингэж явах юм бол ялна. Одооны энэ хоёр ч юм бол нам биш бүлэглэл
ийм фракц юм хуваагдсан ийм учраас эдгээр чинь ерөөсөө ажиллахгүй гэдэг нь 30 жил би бол 30 жил энэ чинь 90 онд хамтарсан засгийн газар байгуулсан. Тэгэхэд Арилгажив шадар сайд болж исэн үү одоо урд нь баригдаад явлаа гэж байна шүү дээ. Тэр үнийг гэрээс нь ерөнхий маш өндөр албан тушаалыг миний мэдгээр 7-8 өндөр албан тушаал хашсан. Эрдэнэтийн дарга хийсэн. Улсын ерөнхий прокурор хийсэн. Улсын ерөнхий прокурор хийсэн. Тэгэл энэ юуны газрын дарга сайд хийгээгүй байхгүй. Ерөөсөө энэ луу болд энэ хоёр бол хамгийн их албан тушаал хашсан улсуудын нэг шүү дээ. Тэгсэн мөртлөө тэгээ одоо энэ нэг офшор гэж нэг аюултай юмыг би тэр оюутлогын тэр сонгуул дээр ярьж эднэрт бас элэг доог шоолуулж ирсэн л да. 9 онд офшор байж шүү гэж. Тий. Нуу станц байна танаас авах авсан байна. Тэгээ энийг одоо яаж ийм нэг. Тэгээ одоо энэ офшорыг ярьдаг хүн ерөөсөө бүр байхгүй болсон. Ерөнхийдөө ч уулын ярьсан шүү дээ хэрэгжихгүй. Гэхдээ ярих яах вэ тий. Энд чинь хэрэгжүүлнэ. Тэгээ энийг одоо яаж хийж байгаа юм чи одоо манай ерөнхийлөгч одоо жил одоо энэ он гараад энэ чи 2 дахь жил рүү орчлоо. Тэгээ эхний жилийн ажлын тайлан одоо уг нь их хурл тавьчмаар байгаа. Би офшортой ингээд тэмцсэн чи ингээд ийм сааттай туллаа. Ийм авилгалтай тэмцсэн чи ингээд болсонгүй гээд ард түмний сонгогдсон хүн ч одоо ард түмэнтэйгээ л ярина өгөхөөс биш эдэртэй ингэж хэрэлдэж эдэрт өргөх бичиг бариад ингэж явах хэрэг байхгүй шүү дээ. Өөрөө бол энэ тууштай том арга хэмжээ авал эрх мэдэл нь байж байгаа шүү дээ. Болохгүй л айрын хүртэл гарт нь байж шүү дээ. Шүүхэн байж юм. Авилгалтай тэмцэх газар нь байж юм, прокурор нь байж юм. Тэгээ энэ хүмүүс нь өргөнд нь ордог ажлыг хийдэг юм бол их хурл дээр энэ усудаа өөрөө дагуулад аваад ороод ирэх хэрэгтэй шүү дээ. Дөрвөлнгийн. За энэ шүүгч энэ ерөнхий шүүгч энэ байна. Одоо ийм мөрөг өгöd хийгээгүй үстэй. Одоо тэгээд нээлттэй их хурлын чуулган дээр тэгээд даавлаад ороод ирэх. Чуулган хуралдахгүй шүү дээ. Хуралдаж исэн үед нь ярьж шүү дээ. Одоо бол энэ дампуурсан энэ төртөө юу ярих юм бэ? Чи энэ дампуурсан төрөөс надаас юм асуугаад. Над хариулах юм юус байхгүй шүү дээ. Чи юу ч алга шүү дээ. Тэр бүгдээр чи харж байгаа Монголын ард түмэн бүгдээрээ харж байгаа. Тэр бол дампуурсан. Манай орны засгийн хийх ёстой энэ манай аж ахуйн ажил бүр салгардаж гүйцэлнэ шүү дээ. Одоо зүгээр хамгийн наад зах нь одоо энэ долларын ханш чинь одоо 1700 болох гэж шүү дээ, тий. Одоо цагаан сарын 2600 өнөөдөр 60 эдгээд 5 гэж зогсож шүү дээ. Тэгэл энэ талхны үн энэ юмны үн бараад аваад замаа алдсан. Одоо бүр ярих юм байхгүй. Бүр хэлэх үггүй болчиход. Тэгэл одоо ингээд тэр намын доктор тэр хувийн би онс үнэн ингээд би хэллээ шүү дээ. Тэр Ганбаатар гэдэг хүний ярианаас болж энэ хөрөлсөх эднэрт зоосон тэр үед өөрөө намаа авсан ерөнхий сайд болсон. Одоо их болдтой үжих цаг нь болцсон байгаа байхгүй. Энээс өөр шанс байхгүй. Ерөнхийлөгч сайхан манер ерөнхий сайд болгоод өглөө. Тэрийг бид нар бүгдээр л харж шít. За баярлалаа. Тэгэхээр бас өнөөдөр улс төрийн нөхцөл байдал, улс төртэй холбоотой асуудлаар байр суурь илэрхийлсэн танд баярлалаа. Ер нь бол зүгээр би одоо Монголын ард түмэнд хэлэхэд ер нь бол энэ хоёр намын удирдлагуудын энэ хааш хараншин эдний одоо энэ баяжсан тэгээ эндээ аарах байгаа ийм байдлууд Монголын ард түмнийг хөлдөөж ирж байгаа байхгүй энэ олон жил. Одоо тэг ингээд хөлдөөж иргэцсэн хагаад одоо өнөөдөр төлөвлөлт тий ажил их хурлын ажил байдгүй засгийн газрын ажил байхгүй. Тэгэл ингээд тэмцэлдээд идэг. Тэгээ энийг одоо ард түмнийг татж орголдог. Сүхбаатарын салбар дээр битээ очиж одоо энэ жагсаал дээр бол очих хэрэг байхгүй. Тэгвэл энэ хоёр намаас салах аргаал 20 оны сонгуульд Монголын ард түмэн одоо өөрсдөө одооноос бэлдэх хэрэгтэй. 20 оны сонгуулиар энэ хоёроос салчих юм бол манай улс хөгжих нь амархан байна. За баярлалаа үзэгчдээ цаг үеийн ярилцлага оргил цаг энэ хүрээд өндөрлж байна. Оргил цагт хамтаас үзэгчдээ охин баярлалаа. Ирэх 7 хоногийн энэ цагт иргэ уулзъя. Баяртай үзэгчдээ. Сайн бацгаана үзэгчдээ Happy 31 тоглолтын цагаараа үргэлжлэн та бүхэндээ өрч байна. Өнөөдрийн тоглолтын цагийн зочин бол соёлын тэргүүний ажилтан дуучин бичүү ирсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байна уу найзаа.
Сайн. За уран бүтээл өндөр 2018 оны уран бүтээлийн талаар